байна уу сонсогчдоо. Хотын хөгжил мэргэжлийн ярилцлага подкастын 2 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараар багш, доктор, архитектор Пүрэв Эрдэнэ багшаа өрн оролцуулж байгаамаа. За подкаст асуулт эхлэхээс өмнө бас нэг хэд хэдэн тодруулах зүйтэй байх гэж бодож байна. За мөн зарим асуултууд маань тодорхой цаг хугацаа баг хөрөнгө шаардсан судалгаа хийж хариулахаар тийм асуултууд байгаа боловч тийм судалгаа хийх баг ажлууд хийгдэг учраас яг мэргэжлийн хүний үүднээс яг энэ тал дээр ямар байр суурьтай байгаа гэдэг дээр тийм үгүй эсвэл зөв буруу гэх байдлаар хариултыг хэлхийг чигээрэй гэж хүсэж байгаа. За ингээд та өөрийгөө танилцуулахгүй. За би Пүрэв Эрдэнэ, нэр Пүрэв Эрдэнэ. Иршүүгийн за нөгөө том хогороо бисүүд гэж нэг хог авсан байдیں۔ 1972 онд төрсөн. Тухайн үед налах хот гэж явдаг байлаа. Одоо бол яг хоо дүүрэгтэй хотын статустай тухайн үед байсан. За тэгээд налах төрөөд 10 жилийн сургууль налах төгсөөд тэгээд Политехникийн сургуульд бэлсэж орсон. Архитектурын ангид. За архитектурын анги 5 жил сураад 1990 онд элсээд 95 онд төгссөн. За ингээд бол нөгөө манай сургалтын систем дуучнараа явж исэн учраас сүүлийн 5 жилийн сургалт 5 жилээр төгсөөд за тэр үеэс бас сургалтын систем өөрчлөгдөөд 4 жил тэр болоо явсан байдаг. За тэгээ 95 онд төгсөөд шууд магистрт хэлсэж ороод 97 онд магистраа төгссөн гэсэн үг юм. Тэгэхээр энэ салбарт нийт одоо хэдэн жил болж байна? 96 онд болохоор тухайн үед бол Политехникийн сургууль юу байсан мөлий? Шүтис болоогүй байсан. Техник их сургууль. Техник их сургууль байхад техник сургуульд ажилд орсон 1996 он. Тэрнээс хойш 23 жил болсон юм байна. Тасралтгүй мэргэжлэр ажилласан тийм? Сурч ажилласан. Тийм. Төгсдүүлээл. Та юу яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? Тэр талаараа бас За мэргэжил сонгоход бас олон учир шалтгаан хүн болгонд байдаг л баг. Тэгээ миний хувьд болох дээр бас нэг мэдээлэл дээрээс наад завшаан тохиолсон юм уу. 1989 онд юм уу нэг 25 телевизийн алтаа гэж сурвалжлагч байдаг тийм. Алтаа сурвалжлагч цаг үе залуучууд гэж нэвтрүүлэг хөтэлдэг. Тэгээ нэг нэвтрүүлгээр нь одоо тухайн үеийн барилгын зургийн институтд очиж нэвтрүүлэг хийсэн байна. Одоо нэг сайхан том таслагаан, баахан цагаан халааттай хүмүүс уучсан. Тэгээ асуусан нь болох дээр ерөөсөө энэ нөгөө чүдэнсийн мод шиг одоо ийм дөрвөлжин байшингуудаар хотыг дүүргэжээ. Тэгээ энэ ер нь сайн мууч гэдэг юм. Тиймэрхүү агуулгатай юм ярьсан баг. Тэгээд ер нь энэ мэргэжил ямар юм гэдэг ч юм уу бодоод тийм сонирхол төрөөд тэгээд 10 дугаар ангид байх жил болох тэр одоо манай ландшафтны мөнх жаргал багш одоо манай эцэгхийн зөвлөлийн ангийнх нь хүүхд байсан юм байна л да. Тэгээд 10 жилийн сургууль дээр очиж хүүхдүүдтэй уулзалт хийсэн. За тэр үед нь би болохоор энэ Монгол улсад архитектур мэргэжлэр бэлддэг юм байна гэдгийг нь мэдэж авсан. За тэгээ ер нь архитектур болъё архитектурын мэргэжлэр сурах гэж шийдээд тэгээд нэг зураг мургийн дугуйланд яваад тэгээ шалгалт өгөө тэгээд л явсандаа ер нь бол нэг ном журмаар нь тийм. Таны ажлын ер нь хараг урлагийн талаар сонирхож байгаа. Та ер нь өдөрт ямар хөө байдлаар одоо ажиллаа хийдэг вэ? Ажлын цаг өнгөрдөг вэ?
Тэгээ би шинэ ухааны технологийн сургуульд багшилж яадаг учраас бас нэлээд цаг хугацаа хичээл заах оюутантай одоо ажиллах судалгаа шинжилгээний ажил төрөл ярилцах хийх гэсэн цаг зарцуулагдаж байна л да. Тэгээд тэрнээс тус цаг гарах юм бол архитектурын төсөл, хот төлөвийн төслүүдэд оролцох, судалгаа хийх, за гадны дотны судлаачдтай хамтарч ажиллах гэдэг ер нь бол цаг бол маш хурдан өнгөрөхий. Одоо бидний цагийн баримжаа их сургуулийн хувьд цагийн баримжаа бол семестрээр л яригддаг. Тэгээд одоо семестр эхэлнэ. Тэгээ нэг мэтгэд дуусна, 16-7 хоног дуусчихна. За тэгээд 100 болон өвлийн оюутнуудын амралтаар бол нэлээд сайхан аштайхан бас цаг гардыг тэр үед нь одоо сонирхож байгаа юм хийх. Тэгээ ер нь бол оюутнууд амрахгүй л яг л одоо их сургуулийн офисын цагаараа суун дуртай юм хийн. За тэгээд дээрээс нь одоо ном бичигч гэдэг юм уу өөрөөс одоо судалгаа юмнууд хийн гэл. Гэхдээ яг ажил бол нөгөө офисын ажилтан шиг яг юм баригдмал байхгүй. Ерөөсөө яг цагаан амжуулж бүх ажлын гэсэн нэг юм л ритмж байхгүй юм да. Ингээд тийм нөхцлөөс болоод ингээд явж байна. Яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод одоо гэр бүлийнхэнтэйгээ цагаа өнгөрөх газар гэдэг юм уу? Эсвэл таны хувьд гэр бүлтэй өнгөрөх газар гэж нэрлэвэл өнгөрөх газар гэвэл юу гэж таны яг Улаанбаатар хотыг аваад үзэхдээ бид нар ч одоо бас нэг төвлөрсөн төлөвлөгөөтэйгээр хотыг хөгжүүлж байгаа. Тэгээд ер нь задраад явчлаа л да тийм ээ 90 оноос хойш. Тэгээд тэр нөхцлөөсөө хүн амын өсөн нэмэгдэлт нь болох тэр орон сууцны хэрэгцээ гэдэг имийг шаардсан. Орон сууцнууд их баригдсан. Энэ баригдаж байгаа орон сууцуудыг дагаад тэрэнд зориулагдсан нийгмийн дэд бүтэц соёлын болон бусад одоо хүмүүсийн цагаа өнгөрөх барилгын байгууламжууд тийм орон зай бий болоогүй учраас бид нар үндсэндээ нэг юм сууршлын бүсэн хот гэдэг юм уу нэг юм болчлаа гэсэн үг. Тэр үднээсээ гэдэг юм уу ер нь очих газар төлөвийн хомс тийм ээ. За яг хөө ингээд зарим амралтын өдрөөр утаанаас гараад нэг жоохон гархан дуу газар явчих дээр явахаар газар байдаггүй. Тэгээ тийм тохиолдолд чинь арай нэг хөдөл гарах юм л да. Нэг болог шамд манд хаан байж гэдэг юм уу. Эсвэл одоо өнгөлч гэсэн бас нэг аяа цуслаа явах ч гэдэг юм уу те. Тэгэхээс яг нэг хүмүүсийн цаг хугацаа одоо чинь гэр бүлэрээ шүү дээ. Болно гэдэг гэр бүлэхтэр чинь олон насны хүмүүсийн хэрэгцээг хангасан тийм орон зай байх шаардлагатай байгаа гэдэг. Тэр тэгж бодогдсон орон зай бол одоо бараг л байхгүй шахууд одоо музей илүү зүйл үү гэсэн юм бол яг хөө кино үзэж болох юм тийм ээ. Тэгэхээс өөр юм алгал юм уу та. Ингээд одооны энэ наснаас зарим дурсамж хүүхдийн дурсамж байдаг ч тийм Улаанбаатар хотын одоо дурсамж яг тод үлдсэн энэ хэсгийг аваад үлдсэн бол эсвэл тухайн энэ хэсгийн зүгээр үн байсан маа гэсэн тийм одоо байхгүй болсон тэр дурсамжд үлдсэн хэсэг гэвэл одоо яг хөө тэгэл хот бол өөрөө тухайн нийгмийн бүтээгдэхүүн болоод байна л да. Яг одоо төлөвлөгөөтэйгээр төлөвлөж гэсэн дурсамж юу байдгүй. Тэр манай хот чинь их сайхан өргөн гудамжтай, цөөхөн машинтай. За тэгэл ер нь бол сэлүүхэн байсан тэр дурсамж юу. За нэг бас нэг талаасаа цэвэрхэн байсан тийм ээ хүмүүс одоо дэлгүүр хошооч баг байсан баах. За дээрээс нь одоо нөгөө бэлгууруудны хэрэглээ гэдэг юм уу. Ер нь сав баглаа бодол гэдэг юм байна ахтар өгчөөгүй байсан. Учраас ер нь бол цэвэр цэмцгэр гэсэн дурсамж байгаа. Яг архитектурын дурсгалт барилга гэдэг юм уу түүхэн барилгын хувьд бол устдаж үгүй болсон гэдэг юм зориудаар болон санаатаагаар ч юм устгасан юм зөндөл байна л да. Тэгээ энэ төр бол дурсамж. Тэгээ ер нь бол хотод хот гэдэг маань өөрөө хүмүүсийн дурсамжийг хадгалж идэг ийм том орон зай орчин байдаг. Тэр энэ нь бол зөвхөн өнөөдрийг харах биш өнгөрсөн ямар байсан тэр юмнуудыг
ирээдүйд авч үлдэгч гэдэг юм уу. Энэ бол өөрөө хотын бодлогод орчихсон түүхэн барилга байгууламж, түүхэн гудамжууд, түүхэн орон зай гэдэг имийг хамгаалах асуудал бол чухал юм. Энэ бол нэлээд алдагдсан асуудал. Өнөөдөр одоо 30 жилийн өмнөх Улаанбаатарыг бол олж харж чадахгүй. Яагаад вэ гэхээр бид нэр хөдөлгөлтөө арай тийм юу гэдэг төрөмгийдөө харьцсан учраас юм уу тийм ээ. Бидний дурсамж бол үндсэндээ кино хийсэн л үлдсэн болоо да. Тусламж авч үлдэх тал дээр ажил хийх хэрэгтэй тийм. Мэдээж мэргэжлийн юмны хувьд хотынхаа хөгжилд санаа зовж байгаа маш олон асуудал байгаа нь ойлгомжтой. Үүнээс одоо нэг төвөнд шийдэх ёстой гэж үзэж байгаа ханцуу шамлан орсон одоо Улаанбаатарын хөгжилд оруулж байгаадаа хийж байгаа төсөл ажил гэдэг юм уу оролцоо гэвэл одоо бас тань хэрэггүй ямар хойшлууд байна эсвэл төлөвлөж байгаа ч юм уу тийм. За яг уу ерөөсөө дарагч туурын мэрэгжил, хот төлөвлөлтийн мэрэгжил одоо хамгийн гол чухал объект нь бол хүн шүү дээ. Тийм ээ. Тэр хүнд чиглэсэн орон зай орчин бий болж гин үү гэдэг бол өөрөө чухал асуудал буюу тэр сайхан муухай хот байна гэдгийг энэгээр танигдах юм. Тэгэхээр Улаанбаатар хот ямар вэ гэж асуух дээр чинь танд тааламжтай байна уу гэж жирийн иргэдээс асуухад тэр хүн хариулж байгаа хариулт л одоо хамгийн зөв хариулт байна шүү дээ. Тэгэхээр бол нэг сайхан барилгатай эсвэл одоо мундаг сайхан бүтээн байгуулалт болж ийн энүүгээр Улаанбаатар сайхан гэх юм уу энэ бол өрөөсгөл гэж бодож байна л доо. Яагаад тэгэхээр өөрөө энэ мэргэжлийн онцлог нь болох дээр хүний сайн сайхны одоо тусын тулд байгуулагдах одоо бүтээгдэхүүн орчныг бий болгох гэдэг асуудал. Тэгэхээр үнэхээр одоо биднэрт монголчуудад зөвхөн Улаанбаатар биш ямар нэгэн suurан газарт нэлээд тийм хүндрэлтэй болж байгаа асуудал бол нөгөө тухайн цаг үе нийгэмд анхаарлын төвд анхаарлын гадна үлдчихсэн гэрс ууршил болж тараад байгаа тийм ээ. Үнэхээр л өөрчлөлмөө тэнд амьдарч байгаа хүмүүсийн орчин тэр орчноосоо хэр одоо эрүүл мэндийн болон сэтгэл санааны ямар одоо хохирол гэдэг юм уу тийм таагүй нөхцлүүдийг хүлээж авч яах гэдэг чинь л шийдмэр асуудал шүү дээ. Тэгээ энэ бол бид нар одоо би яахтар хэлж байгаа юм биш бид нар бүгдээ л энийг хүсэж байгаа асуудал. Гэхдээ тэр нь бол өгөө хийгээд байшин барилга барих гэсэн үг биш шүү дээ. Тэр яаж зөвхөн орчинд мундаг сайхан амрах хэрэгтэй юм бэ? Сэтгэл санааны стрессгүй яаж амьдрах хэрэгтэй юм бэ? Яаж мундаг одоо ингээд харсан үдсийн өмнө хүмүүст баясгал төрүүлж явах хэрэгтэй юм бэ гэдэг энэ орчинд бидэд хэрэгтэй юм л та. Та Улаанбаатар хотыг одоо мэдээж зөндөө олон асуудал байна. Яг цөөн үгээр цөөн тодорхойлох байдлаар ямар байгаасаа гэж одоо хүсдэг вэ, мөрөөддөг вэ? Энэ бол яг мэргэжлийн тал гэхээс илүү хүүхэн талаасаа ингээд яг Улаанбаатар хотын ирээдүйг одоо сайнэр төсөөлж харуулах гэх юм уу? Яг зүгээр нэг үг орж ирсэн болох тэр ерөөсөө хүн болгон сайхан стрессгүй амьдрах юмсан гэж л үг орж ирдэг л да. Стрессгүй амьдруулахын заадал чи хийх юм маш их байгаа даа шүү дээ. Тэгээд тэр бол хүн болгоны л мөрөөдөл байгаа бах тий. Улаанбаатар өөрөө ерөөсөө дэлхийн хүн амын хотчих процесс гэдэг бол маш их явагдаж байна. За тэр 200-300 жилийн өмнө бол Европт явагдсан байх. Өнөөдөр хотчиж байгаа газар нутаг гэх юм бол Аз, Африк зэрэг одоо тэгүүд байна л да. Тэгэхээр энэ нөхцөл маань өөрөө эргээгээд хүний ирээдүйд амьдрах одоо орон зай бол ерөө хот юм а гэсэн юм тодорхойлолт нэг сүнсний байгууллагын хүн амын сангаас ч юм уу гаргасан тоонууд хотын өсөлт ер нь 2050 онд ямар болох ч гэсэн прогноз гаргасан байгаа тийм. Тэгэхээр бид нар хотод л амьдрах юм байна. Тэгэхээр одоо фермер болъё, хөдөө малчин болъё гэдэг одоо бид нөгөө ямар нэгэн байдлаар юм шат ахиж юм уу сайн сайхан амьдрэх гэх юм бол тийм эрмэлзлэл түүлийн баг байх юм байна л та. Тэгэхээр бид нэр энэ орчныг одоо ямар байх ёстой вэ гэдэг чинь
бид нэр өөрсдийнхөө амьдрах, үр хүүхдүүдийнхээ амьдрах энэ орчныг сайн сайхан байлгана л гэсэн. Стрессгүй байна гэдэг чинь нэг гүгэл хэлбэл их том одоо зүйлийг явуулсан. Тий. Маш олон юмны нийлбэр байж стрессгүй байж тээ тий. Манай хот ингээд барилгатай болт ямж нэрлэх тий. Хот төлөвлөлттэй холбоотой төрийн бодлого шийдвэр одоо нэлээд буюу дугаар хамгийн чухал нь. Тэгэхээр энэ манай яам төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалт ажиллаж байгаа хэлбэрийн хувьд одоо тэр оновчтой гэж боддог юм. За одоо яамны асуудлыг ч одоо бүр тэр нарийнт нь сайн мэдэхгүй болох тэр яг одоо манай барилга хот байгуулалтын яам гэж хариулах жоо хүндрэлтэй л байна л да. Ер нь бол одоо саяны хэлдэг шиг хүний амьдрах одоо орчин гэдэг нь хот болох юм байна гэдэг үүднээс тийм ээ энэ хязгаарч өөрчлөгдөхгүй улам л одоо тэлж юм уу хүчж явах хэрэгтэй байна ингээ харах юм бол энэ өөр айгүй чухал яам баймаар байгаа шүү дээ тийм human habit одоо хүний амьдарч байгаа орчин гэдэг юмнийг бий болгох гэдэг шүү дээ хариуцж тийм тэрэнд нь одоо хариуцлага хүлээх юм байгуулгууд. Тэгэхээр энд нь хэрвээ ингэж бодоод яамны бүтцийг харах юм бол нэг юм гарах байх л да. Зүгээр яг энэ бол нэг Монголын хэмжээний л байгууллага тийм ээ. Яг энэ шигээр томоор нь хараад үзэхлээр чинь мэдээж одоо хүн юу үсгээд энэ өөрөө доктортой юу те бидний хамгийн одоо муу хийдэг зүйл болох тэр төлөвлөгөө юмудаа эхлээд төлөвлөгөө бол судалгаан дээр үндэслэгдэх байх тийм ээ. Тэгээд төлөвлөх хэрэгтэй байх. Тэгээд тэрийг хамгийн мундагаар нь барьж байгуулах хэрэгтэй байх. Эргээгээд ямар нэгэн засвар үйлчилгээ хийх гээд хийсэн юм байхгүй байх тийм. Энэ бол өөрөө доктортой гор хотыг байгуулах асуудал. Тэгээд яам бол бас энийг анхаарах хэрэгтэй ч юм уу. Тэгээд ер нь бидний одоо Монгол улсад салбарын яамдууд одоо ер нь төрөөрөө ямар бодлоготой юм бэ гэдэг асуудал эндээс гарч ирэх гээд байна л та. Тэгээ бодлого гэдэг бол одоо маш өргөн цар хүрээний одоо тэрнээсээ багассан тийм ээ. Тэгээ бүр одоо хамгийн багаар яг тэр хүндэн зориулагдсан гэдэг юм уу. Нөгөөх нь бол бүр одоо ус нутгийн гэдэг юм уу. Аль альнасаа хамаарсан юм бодлоготой байж ээж тэгээд нэгийг нь хөдөлгөөд нөгөөг нь одоо яа сайжруулах уу гэсэн ийм томоор нь харж ижил мундаг болох болов гэж боддог. Тэгэхээр яг тэр маань өөрөө тийм үндсээрээ хийгдэж эхэлж гин үү, тийм үндэс тавигдж гин үү гэх төр тийм юм Монгол аргахан байхгүй болоод байна. Ингээд мэдээж ажлын явж байхад төлөлттэй холбоотой янз бүрийн төсөлбөрүүдээр ажиллаж байгаа ч юм уу, хууль эрх зүйтэй холбоотой одоо тулгамдж байгаа асуудлууд үүсэж ирсэн үү? Тэгээ хуулийн дагуу ийм байх хэрэгтэй байдаг. Ингэчүүл ууган зүгээр юм ч юм уу тийм санагдаж ирсэн. За яг хууль гэхлээр за бид нар ч бас тэгэл нэг айхтрал мундаг хууль яриад хуулиа биелүүлэхгүй арт юм биш үү? Тэгэхээр одоо нэг айхтар хууль яриад байх утга байгаа ч юм уу тийм ээ. Жишээ нь одоо барилгын тухай хууль гээл одоо барилгын тухай хууль нь өөрөө яаж заагдсан байна. Хүний ажиллах, амьдрах, тав тухтай аюулгүй орчин бүрдүүлнэ гэдэг тэр нь өнөөдөр яг хуулийн дагуу байгаад байдаг. Тэгтээ хангагдаж байна уу? Тэгээ хангахдахгүй байгаа учраас тэрийг хуулиар зохицуулах бас хэцүү байна шүү дээ. Ер нь бол Японы хууль нь одоо барилгын хууль гэдэг нь болох тэр нормтойгоо цуг байд юм байна л л дээ. Одоо бидний хууль тэгээ дагалдах норм, дүрм, журам гэдэг бол тусдаа яваад байдаг. Журам бол асар их өөрчлөгдөж байдаг. Тийм ээ. Асар их ч юу ах вэ? Ямар ч гэсэн хугацааны туршид хугацаа өнгөрөхөд өөрчлөгдөд байдаг. Тэгээд маш олон журмууд бий болчихсон. Тэгэхээр энийг нэгтгэхэд ерөөсөө нэг юм үндсэн баримтлалыг гаргаж тавих. Тэгээд тэрийг одоо өөрчилж явах асуудал. Одоо энэ чинь өөрөө нийгэм өөрчлөгдөхөд тэр шаардлагууд нь өндөрсөө тэр журам норм хуулийн ч гэсэн өөрчлөгдөж ямар байна л да. Тэгэж бид нэр хууль гэдэг юм уу тэр зайлшгүй биелүүлэх юм а батнууд болгож явах асуудал байх гэдэг нь те. Жишээ нь одоо хамгийн наад захын ярихад Улаанбаатар хотын 2030 оны ерхий төлөвлөгөө
хуульчлагдсан л гэдэг. 2013 онд хуульчлагдлаа гэж. Тэгээ яг тэрийгээ дагаад Улаанбаатар хот тэрнээс хойш хуулийнхаа дагуу төлөвлөгдөөд бүтээн байгуулагдаж байгаа нь байгуулагдсан нь тэр чинь үгүй болоод идэг. Тэгэхээр яг үнэндээ нэг айхтар хуульч одоо юу юм болчиход байна шүү дээ тий. Арай жоохон өвөр завгуур хэв маягаар явмаар юм уу яамаар юм. Та барилга хот байгуулалтын салбарын институт судлаа хөгжүүлэлтийн ямар бүтцтэй ямар байгууллага байх хэрэгтэй гэж үздэг вэ? Ер нь манайд энэ судалгаа хөгжүүлэлтийн байгууллага тутмаг юм шиг харагддаг. Энэ тал дээр таны бол гадаадын бас сэдвүүдэн горнуудад ямар шухан байдалтай байдгүй гэдэг талаар ч юм уу те. Яг нэг юм асуудал байгаа гэдэг. Одоо ингээд төр солигдол ингээд явах тэр ерөөсөө юм төрийн юу юм ажилчд байна. Албан хаагчид их байна. Их болгочжээ. Одоо ингээд багасгая яач гэдэг юм уу? Ийм асуудлууд нэлээ яригддаг. Ерөөсөө л төр данхаагаар юм. Мэдээж энд үнэхээр шаардлагатай нэгж одоо салбаруудад бол үнэхээр хүн хэрэгтэй байна шүү дээ. Тэгээ бүгднгийн одоо ингээд хавтгааруулаад их байна гэж ярихгүйгээр жишээ нь одоо хот байгуулалттай холбоотой энэ хот байгуулалт гэдэг чинь хамгийн үндсэн байгаа даа шүү дээ. Тэр хүмүүсийн ажиллаж амьдарч байгаа хамгийн том орчин байгаа даа шүү дээ. Энийг мундаг бүрдүүлэхийн тулд энэ хүмүүсийг ажилуулмаар байна л да. Хүмүүсийг ажилуулахдаа үнэхээр тэр бүтээн чөндөртэй хүмүүсийг ажилуулах хэрэгтэй асуудал тийм ээ. Яг түрүүн нөгөө ямтай холбоотой ярьсан манай барилгын байгуулалтын яам бол зөвхөн мэрэгчлэлтэнтэй байгаад байдаг. Тэр хүмүүс нь одоо өдөр тутмын үйл ажиллагаанд цаг хугацаа зарцуулдаг байх. Тэгээ тэрний хажуугаар одоо том бодлого гаргана гэдэг нь байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бодлого гаргах төвшөнд бол яг тэр одоо судлаач хүмүүсийн одоо олон чиглэл салбараар судалгаа хийсэн туршлага бүхэн хүмүүсийг цуглуулж иж яг одоо хэрэгцээтэй судалгаануудаа хийлгэж гаргаж авахгүй бол яам болж чадахгүй шүү тийм ээ. Манайд бол яг нөгөө нийслэлийн байгуулалтын хүрээлэн гэдэг судалгааны нэртэй шүү дээ. Бас байгаа боловч бас судалгаа хэр хийгддэг вэ гэх тэрийг судалгаанд явж чадахгүй байгаа юм. Мэдээж төсөв өгдөггүй. Төсөв өгөхгүй болох тэр хүмүүс амьдрахын тулд өөрсдөө одоо төсөл хөтөлбөр олж ийн тийм ээ. Тэгээ тэр нь бол судалгаанд гэж зарцуулсан мөнгө төгрөг бага юм шиг байна. Тэгэхээр улс бол үнэхээр хөгжиж ярьж байгаа бол судалгаан дээр мөнгө тавих хэрэгтэй. Одоо өнгөрсөн онд ч гэсэн энэ онд байхаа ярьж исэн ерөөсөө энэ судалгааны шинжилгээний байгууллагуудын бусад улсуудын одоо нийт нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувийн судалгаанд яаж явж ийн гэж гараад идэг. Манайх бол одоо зарим нь 3-5% байх ч манайх одоо 0.1 хэдэн хувь ингээд доош руу явцдаг. Тэгэхээр тийм үнэн хэрэгтээ судалгаа хийн, улс орноо хөгжүүлнэ гэдэг одоо хоосон одоотой байж шинж явж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энийг бол үнэхээр мөнгө тавих хэрэгтэй, судалгааны институтуудыг байгуулах хэрэгтэй, энэ хүмүүсийг ажилуулах хэрэгтэй. Хамгийн тийм сайн хамгийн хэрэгцээтэй байж байгаа судалгаануудыг хийх ёстой. Хамгийн хэрэгцээтэй нь ямар вэ гэдгээс тодорхойлох хэрэгтэй байна тийм. Ингэж бид нэр явахгүй бол одоо харанхуй байна шүү дээ. Зүгээр энэ байвал сайн тэр байвал сайн гэдэг баруун улс төрийн шийдвэрээр яваад байгаа нь бол буруу гэж үздэг. Тэгээ чи өөр хамгийн гол нь хэрэгцээ гэдэг юм аа тодорхойлох хэрэгтэй байгаа даа л та. Тэгэл цааш явах хэрэгтэй болов. Энэ дээр нь бол үнэхээр Монгол улс хөгжиж гэж байгаа бол эхлээд судлахгүйгээр яаж хөгжих юм бэ те. Бид нэр хэрэгцээгээ мэдэхгүй хэрэгцээгүй юм мөнгө оруулаад иж болно шүү дээ. Тэгэхээр бид нар энийг л тодорхойлох хэрэгтэй байна л да. Тэгээ энэ бол зөвхөн хот байгуулалттай холбоотой юм биш те. Бүхий салбаруудад. Тэгээ энэ нь өөрөө явж төрийн бодлого гэдэг юм болох хэрэгтэй байх л да. Тэр судалгааны үндэс нь нэлийн дээгүүр тавигдах байгууллага байх гэж боддог те. Тий. Хөтөлбөрийн салбарын мэргэжлэнүүдийн одоо боловсролын түвшин хэр түвшинд байгаа гэж үзэж байгаа. Ер нь нийт одоо залуу дунд ахмад үеийн хувьд. За хотыг бол одоо яг зарим хүмүүс гомдож магадгүй л байх. Бас ийм үг гарсан байна дэлхийн нийтэд. Үндсэндээ өнөөдөр нийгэмч айгу хаус айгу тийм сонин нийгэм болчиход байна шүү дээ. Одоо хүмүүсийн хүлээж авч байгаа тэр төвшин тий дээрээс нь хөгжлийнх нь хурд тэгээд эрэхтэр
бидний нэг өмнөх байж исэн хийгдчихсэн одоо нэг бүр ингээд одоо бүр завхар модель болчихсон тийм юмнаас хамаагүй өөр онл өнөдөр дэлхийн нийтэд явагдаад байна л да. Тэгэхээр энд өөрөө хурдцтай нийцтэй ажиллахын тулд одоо сүүлийн 10 жил төгсөөг хүн бол баг хэрэггүй ч юм уу те одоо оролцох нь одоо дутагдaltaч гэдэг юм уу ийм үг гарсан байна л л дээ. Тэгэхээр тэр нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр ч гэсэн яг одоо нөгөө бизнесийн ч юм уу судалгааны багууд гэдэг юм уу те эсвэл одоо институт юмнууд ч юм бол тийм л болчиход байна шүү дээ. Ерөөсөө тэр хүмүүсийн нийгэмдэр байж байгаа энэ айхтар том мэдээллүүдийг маш хурдан хөрвүүлээд тэр нь гаргасан шийдвэрүүдийг дээрээс нь хүмүүсийн өөрсдийнх нь нийгэмд одоо үзүүлж байгаа нөлөөлөл гэдэг юм уу те хоорондын харьцаа гэдэг юм дээрээс нь ямар нөхцөлөөр явахыг тодорхойлох гэсэн ийм шин ерөөсөө л энэ өөрсдийнхөө хөгжилтөө тасан цогцсон шин гаргалгаануудыг бий болгож яваад байдаг. Бид нэр бас тэрнээс ихэд хоцроод ах шиг байна л да. Хот байгуулна гээд төлөвлөнө гээд айхтар том соц маягаар хаанаас чи хөрөнгө нь орж ирнэ гээд төлөвлөсөн байгаад байдаг. Яг байгуулах гэсэн чинь нөгөө нэг хөрөнгө нь хаанч байгаа юм бэлээ. Тэгээд нөгөө төлөвлөсөн юм чинь хэрэгжихгүй болох тэр нөгөө энэ муу төлөвлөлт мэрэгчлэлтүүд муу байна гэдэг. Энэ чинь бол тэр яг тухайн мэрэгчлэлт нь муу байгаа юм биш. Өнөөдрийн дэлхийн нийтийн хурдцтай хөгжиж байгаа энэ процесс чинь өөрөө нөгөө төрүүлж өвчөөд байна л гэсэн үг шүү дээ, тийм. Та олон жил багшилж байгаа юм үү, тийм. Сүүлийн үеийн болон одоо ер нь залуучуудыг юунд илүү анхаарч одоо анхаарал хандуулсан, юугаа илүү хөгжүүлээсэй гэдэг тийм нийтлэг төрх байр гэж үзэж байгаа. За яг нэг мэрэгжлийн талаар архитектур байгуулалттай холбож яриа тийм ээ. Ер нь миний ойлголт, миний одоо бодож байгаагаар ялангуяа Монголд окулагцентрик үзэл гэж байгаа байхгүй. Окулагцентрик гэдэг нь бол ерөөсөө нөгөө хүмүүсийн харж байгаа юмыг одоо маш их акцент өгдөг. Яг тэр юу хараагаараа мэдэрч чинь тэрийг нь айгуу тэгж одоо цааш нь одоо манлайлагч болгож тавьдаг маягийн тийм үзэл санаа байдаг. Тэгээ тэр нь юу гэсэн үг вэ гэхээр жишээ нь нөгөө архитектурын төсөл хийх дээр рендерийг нь хамгийн их хийж үзүүлээд нь штэ үзэл тэ маш гоё рендер хийгээл тэр нь гоё харагдах юм бол жишээ нь тэр л мундаг хүн болол тэр л айхтар мундаг гоё төсөл болох гээд байдаг. Манай нийгэм бол энэ луг аягүй тийм хүчтэй орчод байгаа байхгүй. Гоё юм үзүүлсний хаанаас бүх юмнууд ингэж явдаг. Гэтэл чин тэр нөгөө айхтар мундаг одоо компьютер ашиглаад гаргаж авсан зургийн цаанал чинь нөгөө хүмүүсийн мэдрэмжтэй холбоотой, сэтгэл санаатай холбоотой, хэрэгцээтэй холбоотой, хүний мэдрэмжтэй холбоотой, тав тухтай холбоотой асуудал яг хэр их байна гэдг нь мэддэхгүй. Тэгэхээр бид нэг юм юмд хууртаад энийг нь бол залуучууд маш их ориглуулад байна л да. Ерөөсөө л ингээл яагаад ч хуваахтал тас түсгээл байхтар юм тэгэхээр энэ гаргаж тавиад тэгээд нөгөө нийт одоо хэрэглэгчийг ч юм уу хуралж явуулаад байгаа байхгүй. Гэтэл нөгөө яг мэрэгжлийн тэр амин сүнс тэр нөгөө бүхий л тэр нөгөө хүний 5 мэдрэхүүгээс давсан мэдрэхүүнүүд ажиллана гэж байгаа байхгүй. Архитектур ерөөсөө орчин гэдэг юм. Тэгэхээр тэрийг нь хаасан гэдэг юм уу дутуудулсан зүгээр энэ хүний хараагаар олж авах тэр таашаалт нь зөвхөн нийцүүлээд гаргаж байгаа нь бол дутагдaltaй санагдаад байгаа. Тэгээ бид нэр тэгтэр чинь айгуу тийм нэг юм өнгө мөнгөөсөн гэдэг шиг л ийм архитектур руу чиглээд байна шүү дээ. Ягаад гэвэл бид нэр өөрсдөө архитектурыг үзэх юм ойлгох, мэдрэх тэр төвшин биднэрт харьцангуй саяхнаас орж ирсэн. Одоо бол ийм хүүхэд насны дээр л явж байгаа нөхдөч шүү дээ. Тэгэхээр тийм нөхцөлд нь л ингээд хуралж явуулаад байна уу да гэж. Гадныхан бол тэрийг бол мэдчихэд ер нь бол ямарваа нэгэн юмыг эцсийн байдлаар нь гаргаж тавих гэж байгаа нь бол хамгийн сүүлчүү энийгээ жоохон хүлээ гэж үзээд байдаг байхгүй. Тэр нөгөө наадлын тэр мөн чанарыг нь эхэлж хүмүүстэй ойлголцъё. Энэ нь чухал шүү гэдгийг нь хэлүүлэх гэдэг юм уу бодоод байдаг. Ийм асуудал байна. Тийм философи талын хичээл юм ойлголтууд дутмаг гэж ойлгох. Тийм байна. Зүг ойлголт талын. Тийм. Ер нь болох тэр ингэж байгаа шүү дээ. Философи болох тэр одоо их сургуульд бол
философи хичээл болох дээр юу болцсон байна л да. Сонгон. Тэгээд хичээл орж байгаа одоо яг ийм хүмүүсийн сэтгэл санаатай үзэл бодолтой өөрийн үзэл бодол ч ингээд нэг төлөвшлийг ингээд ярих дээр нэг ахтар дугаараад хариулаад ярилцаад байдаг хүн байхгүй. За тэгвэл та нар тийм философи хичээл үзсэн үү ийм ингээ ярих дээр сонголтоор гэдэг нэг маш зөвхөн гараа өгч яадаг байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө тийм дотгошоогоо мундаг чиглэсэн тий ерөөсөө ертөнцийг үзэх өөрийнхөө үзэл санааг гаргаж тавьчихсан тэрүүгээрээ хүмүүс хоорондоо ондоошчихсан тий тэгээд тэр нь зарим тохиолдолд бол нийлээ тийм хүчрхэг ийм санаа болох ёстой ч гэдэг юм уу энэ одоо нэг ийм одоо монголчуудын одоо оюун санааны нэгдэл гэдэг юмнууд өөрөө ингээд хүмүүсийн дундаас гарах байсан чинь тэр нь бол үндсэндээ тийм биш нэг хүн одоо их мундаг ярил тэрийг дагдагч болох гээд тэгэнгүүт арай жоох өөр яваад байгаа ч тийм энэ бол хотоолт барилгын салбарт бидний гол бас баримтчдын нэг бол яах вэ барилгын норм дүр гэж ирдэг тийм. Яг одоогийн бидний ашиглаж байгаа барилгын норм дүр ерөнхийдөө Оросын СНИП-с тодорхой эсвүүдийг авч орчуулж за зарим талаараа Монголын нөхцөлөд нийцүүлж хийж явж байгаа. Тэгээ нэг хэсэг манай бас улс төрийн шийдвэр гэдэг юм уу юу гэдгийг евро норм руу шилжнэ гэдэг нэг хэсэг нэлээд явсан тийм. Шинэчлэн одоо зарим нь магадгүй зүгээр өөрсдийн дотоод одоо барууныг багшнэр зохиох хэрэгтэй ч гэх юм тийм ирээд энэ тал дээр таны байр суурь бодол юу гэдэг. За миний хувьд бол ингэж бодож байна. За монголчууд ч одоо ингээл бус үндэстнээс тийм сондоо хүмүүс биш шүү дээ. Яг хөө зүгээр бидний одоо тийм соёлын одоо дэвсгэр гэх юм бол нөгөө нүүдэлчнээс саяхан одоо хотчж байгаа ч гэдэг юм уу нэг тийм жоохон язгуурын хувьд нэг жоохон өөр юм магадгүй. Тэгээд тэгтээ өнөөдөр зүгээр л энэ глобалчлагдсан нийгэм дотор ерөөсөө урган орон зайд амьдрна гэдэг чинь аль шиг хүмүүстэй адилхан л асуудал гэж бодож байна л доо. Тийм үүднээс зүгээр монголчууд зориулсан гэл нэг айхтар юм байна гэж байхгүй хаа гэж. Энэ нь өөрөө ерөөсөө нийтлэг юм даах ёстой. Тэгтээ нийтлэг нь хаана байна гэдгийг олж хармаар юм шиг. Одоо бид нэр бол ингээд ойр байдаг хамтын ажиллагаа ихтэйч гэдэг юм уу? Ер нь бол нөгөө газар нутгийн гэхээс юм эсвэл Азийн гэдгээс юм уу Япон Солонгос гэсэн юм хандлага нэлээд давмгай маягтай. За Солонгос гэсэн хандлага бүрт давмгай болж байгаа шиг байна тий. Гэтэл энэ ард түмний өөрийнх нь газар зүүн нөхцөл байдал гэдэг юм уу соёл гэдэг юм харах дээр чинь маш тийм өөр нөхцөл шүү дээ. Тэгээд тэр үүднээс нь бас одоо тэр Солонгос, Япон, одоо Сингапур өндөр барилгууд гэхээсээ илүү бид нар өөрсдөө ямархуу нөхцлөөр Улаанбаатар бий болсон юм бэ? Манай өмнөх үеийнхний хотыг байгуулахад ашиглаж исэн арга, ашиглаж исэн одоо нэр томьёо юмнууд наанаас вэ гэхтэр чинь Европ руу тарах гэдэг байгаа шүү дээ. Одоо Оросоор дамжсан Францын соёл гэдэг ойлголт тий. Ер нь хот байгуулсан чинь Японд бол одоо хот өнөөдрийнх шиг хот нь бол тэр Мэйжигийн үеэс сайхнаас л тийм ээ одоо 1860-аад оноос ч юм уу айхтар мундаг болсноос биш өмнө нь бол жижиг тосготууд л байсан тийм. Тэгэхээр манай хүмүүс ерөөсөө нөгөө нээлттэй хаалганы бодлого явуулаад ерөөсөө хоттоо өөрөө ямар байх ёстой гэхээр суралцж эхэлсэн. Тэгэхдээ хот төлөвлөлтийг бол Германаас одоо газар ашиглалтыг бол бид нэр Францаас авсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол бас л тийм үндэс болсон ийм язгуураас дамжуулаад авсан. Энийг л баримтлуу зүгээр юм уу гэж боддог. Тэр чүүднээс газар нутгийн хувьд ч гэсэн байгаль цагуурын хувьд ч гэсэн тэр Европ дээрэс нь өнөөдрийн хотцсон нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн сэтгхүүн бол бас тийм хандлагатай байж ерөнхийдөө нэг юм Европ соёл дээр суурилсан. Тэгээ бид нэр энийг жоохон цааш нь хөгжүүлж явуулах зүгээр юм уу? Жишээ нь одоо нөгөө нормтой холбоотойгоор л ярих дээр за бид нар өнөөдөр нэг амьдрах орчныг алдагдуулж байгаа маш чухал асуудал бол ерөөсөө л хүмүүсийн суурьшлийн бүсэд хүмүүсийн амьдарч байгаа гадна орчин тий барилга байгууламжаас гараад гадаа нь яаж тэр хүмүүс амьдрах
талбайг нь ашиглах юм бэ гэдэг асуудал. Тэгэхээр бид нэр одоо хүртэл норм дээр байхгүй асуудал барилга хоорондын зай ямар байх ёстой вэ гэдэг нь яг тоогоор байхгүй. Өндрөөс хамаарсан тоо байхгүй. Зүгээр одоо нарны эврэлтийн нормоос хамаарсан үргэлжилсэн 2.5 цаг 3 цаг гэдэг ойлголт. Тэгэхээр эн чинь зүгээр сүйтрэлтийн асуудал биш. Барилга хоорондын зай биш шүү дээ. Эсвэл тэр хүн цонхоороо харахад тэр хүний орчноо харж байгаа мундаг тийм харагдц гэдэг ойлголт биш. Тэрийг нь ярихгүй шүү дээ, тийм ээ. Тэгээд бид нэр одоо жишээ нь энийг ханаас авах юм гэхээр Европоос авчвал зүгээр юм шиг надад санагддаг. Ялангуяа Германы тэмч үүднээс Германы орон юмнуудыг судлаад асууж байхад ерөөсөө барилгын хоорондох зай яг энэ барилгын хоорондох зай гэдэг нь ийм урт үргэлжилсэн параллел барилгын хоорондох зайг яриад байна л да. Энэ одоо юуны санхуг маягийн барилга биш тийм ээ. Тэгээ энэ дээр бол өмнө нь бол бидний орон дээр өндрийг үржүүлэх нь 2 гэдэг тоо байсан. Жишээ нь одоо 5 давхар барилгуудын хоорондох зай 30 м, 5 давхар гэдэг нь бол үндсэндээ 15 м өндөртөө хоорондох зайг нь бол 30-аар аваад явдаг байсан. Тэр норм нь одоо бүр ашиглах болоо шал өөр болчихсон. Одоо тэгээ юу ашиглаж байгаа юм тэгэхгүй. Германд болох тэр юуны хотын яг юм хотцсон газар дэвсгэр нутаг дээр 1.4 байж болно. Хөдөөгийнх нь бол 1.6 байна гэж заасан байна л да. Өсөр өөрөөр гэсэн үг үү? Тий, одоо жишээ нь нэвтрал ихтэй нэвтрал багтаа гэдгээрээ хоорондох зай нь арай их байна, эсвэл жоохон бага байна гэдэг юм уу? Энэ л ойлголт. Тэгэхээр жишээ нь ийм юунуудыг тоо тэгээ тэр хүмүүс чинь сайхан амьдраад байгаа шүү дээ. Тааламжтай нийгэм гэж үзэж байгаа шүү дээ. Зүгээр л тэрийг яагаад шууд авчиж болохгүй юм багхгүй юу? Бид нар зохиох тэр чи одоо зохиох тэр чинь мэдээж судлах хэрэгтэй шүү дээ. Судлахын тулд барилгаа бариад дараа нь судлах юм уу яах юм те? Эсвэл нэг баахан юунууд хийх юм модель хийж судлах юм уу? Шаардлагагүй шүү дээ. Гэхдээ тэр хүн туршлагачсан байж бус орнуудад дуу дахиад зөвхөн бүтээхгүй л гэсэн санаа тийм үү? Тэ. Элитийн дуу зөвхөн бүтээж. Тэ. Яг зөв. За сүүлийн үед Химло Юхан гэж ярьж байгаа тий. Би юм гэж ярьж байгаа. Энэ талаар ер нь та ямар бодолтой явдаг вэ? За одоо BIM гэдэг үг байгаа тийм ээ. Одоо манай сонсогчд тийм үү үзэж Building Information System Modeling гэсэн үг тийм ээ. Тэгээ энэ бол өөрөө зайлшгүй шиг байна л да. Ер нь бол тэр зүуднээс одоо шинэ ухааны технологи сургуулийн барилгын архитектурын сургуулийн яг одоо архитектурын ангийн барилгын инженерийн ангийн оюутан үздэг боллоо тэ BIM програмуудад BIM дотор Revit-ийг шууд үзье. Ер нь үзүүлэх хэрэгтэй. За дээрэс нь хүрээлэн байгаа орчны инженер бас одоо энийг үзэх юм хандлагатай болж байна. Тэгээ энэ нь өөрөө ерөөсөө л үндсэн зарчим нь бид нар барилгыг баахан 2 хэмжээс дээр зурж байгаа дараа нь барьчаад ийм болох илүү болчихвоо гэж харахаасаа илүү өмнө нь одоо бүх асуудлуудыг шийдэн тэ. Тэгэхдээ бүх барилгын материал бүх юмнуудыг нь орцтой, урттай, нүргэнтэй ямар нэгэн юунууд гарах юм. Тэгээ ямар нэгэн асуудал гарах юм бол тэр нь өөрөө жижигхэн одоо компьютер дээр хийгдсэн загвар байгаа учраас тэрэн дээр хамаг засваруудыг хийж боломж гэдэг юм уу. Өөрийнх нь даваа талууд нь их байна л да. Тэгэхээр өөрөө ерөөсөө барилгыг мэдээлжүүлэх асуудал энэ мэдээллийг нь одоо цогцоор нь бий болох асуудал мэдээллийн бааз гэдэг юмыг ирээдүйд бий болох учраас бид нэр бүтээгдсэн орчин тэрний мэдээллүүд бүгдээрээ л одоо ийм програм юм уу датабейст орох зайлшгүй шаардлага байгаа. Тэгээ энийг бол бид нэр дэмжих хэрэгтэй. Яг энэ нь бол өөрөө дэлхийн нийтийн шинэ ойлголт бөгөөд одоо бүхэл улс орнууд ямар ч гэсэн эхэлчихсэн явж байна. Манайх бол яг дутаагүй эхэлсэн. Гэхдээ хожигдолтой явж байгаа бах одоогоор тийм ээ. Нэг 5-6 жилийн өмнө бол бас л яг эхлэлийн шатандаа явж байсан. Тэрнээс хойш ч манайд бол юм хийгдсэнгүй шүү дээ. Тэгээд одоо яг бүр одоо том олон улсын том төслүүд дээр төслөө бол заавал бимээр хийх, гүйцэтгэх ёстой гэдэг ийм шаардлагууд өөр тавигдаад эхэлсэн ч явж байна тийм ээ. Яагаад гэвэл энэ нь одоо маш олон юмнуудын нөгөө мэдээллийг нэг доор одоо цуглуулснараа шийдлийг
гарах тооцооллыг сайн гүйцэтгэх. Тэгээ яг тэр бүх мэдээлэл дээр хамгийн оновчтой менежментийг хийх ч гэдэг юм уу, олон асуудлыг шийдэх юм давуу талыг олгож яах л зайлшгүйгээр. За ер нь Монголд хэрэглэж байгаа барилгын материалуудын чанар стандарт, дотооддоо үйлдвэрлэх барилгын материалуудын талаар таны бодол юу байгаа вэ? Хэр чанартай гэж үзэж байна эсвэл хэр чанаргүй гэж үзэж байна? За шууд одоо бүгднгийн чанартай чанаргүй гэж болохгүй байна тийм ээ. Миний хувьд бол ингэж боддог. Барилгын материал гэдэг ойлголт байна. Дээрээс нь архитектурын материал гэдэг ойлголтыг тусдаа авч үзэх хэрэгтэй гэж. Тийм ээ. Барилгын материал гэж байгаа бол барилгын үндсэн бүтээцийг бий болгож байгаа, тэрэнд ашиглагдж байгаа материал. Жишээ нь бетон, цемент, арматур, ган төмөр, дээрээс нь одоо юу байх вэ те? Энэ материалууд, модон материалууд. Хүний нүдэнд үзэгдэж байгаа, гадаргуу бүрхэгдсэн байж байгаа энэ материал бол архитектурын материал гэж үзэх ёстой. Тэгэхээр барилгын материал бол манайх эдэн үндсэн юмнуудаа яг манай төрч бас л удаан боловч чиг нь бол зүйл байгаа шүү дээ. За тэгэхээр цемент материалуудыг ер нь дотоодын хэрэгцээ хангая гэдэг зорилт тавьсан. Одоо тэгээд ган гэдэг бол өөрөө чухал. Энийг бол зайлшгүй Монгол өөрсдөө хангах хэрэгтэй. Тийм ээ. Хойны суртаас тэгээд марк харахгүй, чанар нь нийцэхгүй энэ гэдэг юм хилэн гарахгүй. Ерөөсөө дотоодоо бүрэн. Тэгээ энэ нөгөө маш их манайх өөрөө хийж чадчих шүү дээ. Тэгээд тэр юугийн бүтээмжийн ихсгээ тоог агуулгыг ихсэх хэрэгтэй шүү дээ. Тэр бол өөрөө дотоодод нөгөө мөнгө үлдээх хэвээр асуудал. За зарим юмыг бол бид нэр үнэхээр хийж чадахгүй. Тэрийг бол одоо тэр боломжтойгоор гаднаас л авах хэрэгтэй. Гэхдээ манай нэг асуудал болох тэр хүн ам цөөхөн барилга байгууламжийн ашиглах одоо орц норм юмнууд нь бага байна ч гэдэг юм уу те. Энээсээ бол манайд бол бүх материалыг хөгжүүлээд одоо бос орн шиг болно гэж хэлж байхгүй. Тэгэхээр яг юм бодлоготойгоор за энэ бол зайлшгүй гэдэг материалуудыг бол бид нэр том мөнгө тавьж байгаа зайлшгүй хийх энэ тал дээр бол байх хэрэгтэй. Тий. Нөгөө талаасаа Монголын түүхий дээр суурилсан те одоо тий инновац авах юм бол энийг хөгжүүлэх. Тэр нь бол айхтар мундаг олон юм байх хэрэггүй байх л цөөхөн төрлийн жишээ нь бид нар хоньны носон дулаалга гэдэг юмыг одоо бүр мундаг мөнгө тавьж байгаа те энийг одоо бус тус орнууд руу экспортлох бүр ийм төвшөнд нь тэгэхээр бол бүх юм дээр чадахгүй шүү дээ ойлгомжтой. Гэхдээ бид нар бас үйлдвэрлэж байна. Өмнөх одоо 20 жилийн өмнөхийг бол дагуу болж үсний үйлдвэрлэгчид одоо жишээ маркийн хөнгөн блок бол бид нөгөө барилгын багш нартай хоорондоо ярихад ер нь бол хүлцэх алдаа бол нэг блокийн хүлцэх алдаа бол харьцангуй багассан гэдгээр тэр чи өөрөө барилгын тэгш мөрөөс ахвал барилгын чанарт нөлөөлнө шүү дээ. За зарим компани тэр премиум конкрет гэдэг жишээ нано бетон бид нэр үйлдвэрлэж байна гэд бас л ярьж байна. Тэгэл энэ болгоом чинь бидний нөгөө өнөөдрийн хийж чадах юмыг сайжруулад байгаа сайн жишээ л гэж харж байгаа л да. Түрүүний бит холбоотой асуултанд нэг юм сонирхолтой асуулт төрөгцсөн байна. Одоо сүүлийн үед одоо бүхэл юм тийм л оюун одоо хийгээд байна. Магадгүй хэдэн жилийн дараа 10, 20, 30, 40, 50 жилийн дараа ч юм уу архитекторуудыг хиймэл оюун орлох юм уу эсвэл тодорхой хэмжээгээр хамтарч ажиллах ч юм уу одоо тиймэрхүү асуудал төр та юу гэж харж байгаа. Хиймэл оюун архитектор замааргүй хот төлөвлөгч. Зарим хэрэглэгч одоо AI ч бүрэн оруулж байгаа шүү дээ тий. Одоо бүрэн оруулахоос өөр аргагүй болох гээд байна л да. Гэхдээ хиймэл оюун ухаанд мэдрэмж байдаг болов тэр хүний халуун дулаан зүрх шингэсэн тийм зүйл байдаг болов тий. Тэрийг нь бас эргэж хамаас асууя л да тий. Байх болов гэж. За миний бодлоор архитектур за хот төлөвлөж гэсэн өөрөө урлагийн шүү дээ. Тэгэхээр одоо хиймэл оюун ухаанаар урлагийг одоо мундаг шийднэ гэдэг нь бол тийм төгс биш байх л да. Гэхдээ бид нар бас өөрсдөө юм авч үлдэхгүй бол бүх юм компьютерт ч юм уу техник даадах юм бол хүн төрлөختөө одоо нөгөө ямар кино байдаг үлээ. Бүх юмыг даатгаад бүгдээрээ ингээд нөгөө
хөдлөхгүй хөвцөр байгаа таргалчихсан тийм юм болчих штэ. Тэр чинь нэг зөвлөлт гэдэг юм аа. Зөвлөлтний зөвлөлт юм уу? Манай барилга байгуулалтын хөгжилд энэ аюулаг гэж асуудал одоо хэр хүнд одоо нөлөөлдөг хэр хоош татчихэв. Баг байна уу? Дунд зэрэг нь эсвэл маш их хүн үзэж байна уу? Тэрнээс за энэ бол ойлгомжтой л асуулт байна л да. Одоо заавал надаар хариулах гэдэг. Тэгээ манайх чинь 180 улсаас 108-д ороод байна гэж шүү дээ. Дэлхийн 180 улсыг авилгын төвшнгөөр нь жагсаасан чинь манайх одоо талаасаа бүр дээш нь орцсон орцсон. За тэгсэн сүүлийн 2 жил болох дээр энэ тоо бол 30 байраар хүрсэн гэсэн тоо статистик байна л да. Тэгээ энэний өөрөө хот байгуул барилга гэдэг бол өөрөө том салбар юм л да. Өөрөө энэ чинь өөрөө үл хөдлөх хөрөнгө бий болгож яадаг тийм ээ. Тэр үүднээс асар хэмжээний мөнгөийг оруулж яадаг. Тэгэхээр өөрөө том мөнгө хэрэглэж байгаа учраас том мөнгөнийг дагалдсан барилга гэдэг юм бол зайлшгүй байгаа гэж бодож байна. Тэгээ зайлшгүй байгаа л та ойлгомжтой. өндөр гэж ойлгох уу? Тий, одоо зайлшгүй өндөр л байх ёстой шүү дээ. Бодлоо. Яг мэдээж барилга тогтолцооны салбарт тулгамдж байгаа бол маш олон асуудал байгаа нь ойлгомжтой тийм. Үүнээс эренблээд эхний одоо 3 гэдэг юм уу 5 гэдэг юм уу тулгамдж байгаа чухал нь энэ гэд нэрлүүл яг юм асуудлууд байна гэж үзэж байна. Яг жийсэн топ барилга хот байгуулалт одоо яг хөлтийн салбар байгуулалт. За одоо юу юм болоо? Эренблээд тэр за яг хот байгуулах гэдэг шүү дээ бид нар байгуулах нөгөө хүний амьдрах орчин гэдэг рүү дахиад орё л та тийм. Яг энэ дэр нөгөө юу яаж болно? Улс төрийн шийдвэр энэ бол хамгийн бага одоо хөдөлгөх шийдвэр бол бид ярих нь улс төр гэхдээ зайлшгүй асуудал байгуулвал улс төрч гэдэг нь боловсруулж гэдэг юм эсвэл гадны хөрөнгө оруулалтыг татах ажилч гэдэг юм. Тиймэрхүү яг онцлоод хэлэх яг чухал судалгааны салбарч гэдэг юм уу одоо яг энэ илүү одоо 8-1 тулгамдж байна гэдэг л бас. Ерөнхийдөө бол асуудлууд их байгаа нь бол тий одоо харин эренблэн нэгтэр чинь тэр бол зөвхөн таны бодлоор одоо тий нэг эренблээд өмнө эренблж байгааг болох тэр юу илээ аль нь дээр нь доор нь орох вэ гэж бодоод байна л да. Бидний хувьд хот байгуулалтын асуудал дээр нөгөө төлөвлөгөөгүй үндэстэй гаргадаг асуудал нэгдүгээрт нь юм уу гэж тий одоо төлөвлөлтөө одоо үндэстэй гаргахгүй төлөвлөлтөө өөрөө үндэстэй хийгдэх ёстой тий тэр үндэслийнх нь одоо хамгийн том хүчин зүйл нь хөрөнгө оруулалт ч юм уу бид нэр төлөвлөлтийг мундаг хийдэг гэхдээ хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гэдэг юм дандаа хойдлолт нь техник эдийн засгийн үндэслэл одоо тэр нь гэдэг юм эсвэл одоо том хөрөнгө оруулалт гэдэг нь тусдаа тэгээд тэр нь хаанаас орж ирэх юм яг яаж явах юм гэдэг юмнууд нь байдаггүй мэдэгддэггүй манан тунд байгаад идэг. Тэгээд нөгөө одоо өмнөх нийгэмд хотыг яаж төлөвлөж ийсэн жишгээрээ ер нь ийм байх ёстой гэж төлөвлөд идэг. Тэгэхээр эн чинь нөгөө бүтээн байгуулах хөрөнгө оруулалт байхгүй болчих тэр хот байгуулна гэдэг чинь бүр жижигрээд тэгээд одоо нөгөө сүхийх гэж хагаад чигшлүү хийдэг шиг юм болоод байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр хэрвээ бид нэр хотыг байгуулна гэж байгаа бол эхлээд яг энийг одоо юуг нь хийх нь хамгийн чухал юм бэ? Судлагдах байх тийм ээ. За тэрэн дээр нь хөрөнгө яг ингэж гаргаж тавих байх. За энд одоо ийм үе шатаар ингэж хөрөнгө оруулаад энэ ингэж сайжраад энэ нөрөө сайжирснараа бус юмнуудад ингэж чиглээд тэгээ энэ одоо тийм нэлээд хэдэн салбарт ч юм уу чиг төсөлтийг бий болгоно ч гэдэг юм уу тийм юм эхэлж харуул эхэл зүгээр байх л да. Тэгэхээр бидний хамгийн гол асуудал бол ингээд байна шүү дээ. Одоо тэгээ тэр чинь бас улс төртэй холбоотой асуудал тийм ээ. Ингээд сая яг хөө тэр нөгөө Эрдэнэс 5 толгой мөнгийг бас нэг юм 7 том төсөл рүү оруулах энэ төр гэсэн би надад бол таалагдсан.
Яг тэрэн шиг бид нэр ийм тийм бэлэн байж байгаа мөнгөө заавал одоо зээл авч гаднаас аавна гэхээс илүү шууд том төслүүдэд оруулаад тэр нь хамгийн гол нь мөнгө өгөөчтэй байх хэвээр. Тэрийг нь бол бидний эзэгч тооцоосон байлгүй. Яг ийм маягаар бид нэр урагшлахгүй бол мөнгө олонгуудаа тэрийг шал өхмөл зүгээр нэг барилгах ч юм уу. Ингээ бариад халамж руу явуулцаад байх нь одоо бидний гарц бол үнэхээр биш. Энийг бол одоо хүн болгол мэдчихэж байгаа юм. Энэ газартай холбоотой асуудал их юутай юм бэ? Газар бол бас том асуудал байна тий. Газар одоо ерөөсөө уг нь бол Монгол улсад газрыг амжилтлах бол хувийн хэрэгцээний асуудал тийм ээ. Ямар нэгэн бизнесийн зорилгоор юм уу газрыг эзэмших бол хоёр арга зам байгаа шүү дээ. Нэг нь бол дуудлага худалдаагаар худалдаж авах, нөгөөх нь бол одоо төсөл сонгон шалгаруулна гэдэг. Тэгээ одоо тийм үйл ажиллагаа нь явагдсан юм уу, явагдаагүй юм уу? Нэг том газрууд байгаад идэг. Хашаалцсан газрууд байгаад идэг. Тэгээд ийм улс орон байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Хашаа хотлоллоо шүү дээ. Улаанбаатар яг үнэ хэрэгтэй тий. Гэр суурьшлын нийл хашаа байгаад идэг. Тэгээ бус газрууд бүгдээр хаш. Тэгэхээр энэ газрыг ер нь бид нэр ингээд зөв систем руу оруул. Одоо тийм хандлага байна. Тэгэхдээ энэ маань одоо хэр тийм акц дэвшилтэй сайн байх нь. Энэ чинь нийт монголчуудын асуудал байгаад байна шүү дээ. Ийм асуудал дээр одоо тэр газар ийм хүмүүдийг нь ураагаад энэ өөрөө яг хуу хамгийн том асуудал чинь болоод байна шүү дээ. Тэр төлөвлөх дээр ийм ч юм, тийм ч юм баахан тэг болоод тэгээ одоо тэр нэг нь яаж хажуугаар юм уу төлөвлөхөө барих хувч гэдэг юм уу тэ эсвэл нэг том тэг болоод байдаг. Тэгээ ер нь бол газрыг хотцсон нутаг дэвсгэр одоо хотын байгууллагын гэдэг дээр газраа үнэхээр төлөвлөлт хийгээд ямар үүрэг зориулттай байхын ямар бүсээр ашиглахдахын тэрийг нь одоо тийм том хөрөнгө оруулагч шууд дуудлага худалдаагаар зараад тэрнээс босгосон мөнгөөр нь дэд бүтцийг нь шийдэж ч юм уу ингээд явчих асуудал байна л даа гэн тийм ээ. Тэгээд хот төлөвлөлт, хот байгуулалттай холбоотой одоо хөгжилтэй холбоотойгоор одоо хамгийн том оролцогч бол ер нь иргэдийн ухамсарал, иргэдийн хот төлөвлөлт, хот байгуулалтын тухай ойлголт гэдэг гэж зарим хүмүүс үздэг тийм. За зарим хүмүүстэй ярьж байхад бол ерөөсөө хаана юу төлөвлөж байгаа талаар мэдээлэл иргэдэд өгөх шаардлагагүй маа. Ерөнхийдөө усуд шийдэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр ялангуяа Монголд бол жишээ нь энд нэг юм хотхон хороол ч юм уу ийм их гэж ихээр тойруулаад газрын одоо том орн авчдаг нэг нийт эзэмшлийн болон гудам замын газруудын бүгдийг юм тэгвэл доогод ярьж байгаа авчдаг гэсэн нэг тийм хандлагууд байдаг. Тэгээд тэр нь өөрөө иргэд хот байгуулалт тэр сүүжлэн бүс байгуулах асуудал дээр зөвлөөр нөлөөлдөг гэдэг тэр яриад. Энэ тал дээр бас таны байр суурь одоо энэ ард иргэдийн хот байгуулалт, хот төлөвлөлтийн талаарх одоо мэдлэг боловсрол ямар чиглэлд, ямар ойлголттой, ямар хүрээнд байсан ч гэж үзэж байна. Тийм ээ, ч одоо бас л айгүй чухал асуудлын нэг ер нь зөвхөн хот байгуулах биш манай ард түмэн бол ерөөсөө ерөнхий мэдлэгээ ер нь аль төвшин нэлээд ахиулмаар л юм шиг харагддаг. За тэр сонгуулийн асуудалч тэр яригдах дээр л хүмүүс хэлжээдэг тий. Эсвэл банк санхүүтэй холбоотой асуудал ярих дээр л хэлжээдэг. Хот дээр ч гэсэн яригдчихл байдаг. Нөгөө энэ чинь бид нар одоо яг нөгөө хинэггүй талын л нөхдүүд юм л та тий. Тэрөөсөө би одоо мундаг сайхан амьдрах юм уу? Ийм одоо мэдэх хэрэгтэй юм байна гэдэг юм уу? Энийг би энд одоо хоолойгоо өгч чадах юм бол энийг сайжрах нь гэдэг ч юм уу? Ийм юмнууд тэгээд одоо чин сэтгэлээсээ оролцож хариулах иргэний үүргэн ч юм уу болцсон байх ийм асуудал баймаар. Тэгээ яг энэ болох төр бид нар тийм биш юм л дэлхийн альч арт түмэн бол бас л жоох нэггүй юм байна л да. Тэгээ тэрэн дээр нь хүмүүс тоглоод байдаг асуудал тийм ээ. Тэгээ бидний хувьд бол хот байгуулалтын талаар яг энэ чинь ийм ойлголт юм.
бид нэр өнөөдрийг хүртэл одоо бусад улс орнуудын хотцсон нийгэмд амьдарч байгаа хүмүүсийг бодох юм бол бид нэр өнөөдрийг хүртэлх орчноосоо авсан хотын талаарх, хот байгуулалтын талаарх, архитектурын талаарх мэдлэг маш хүмүүс байна шүү дээ. Ер нь тэгэл нэг тааж л мэдж байгаагаас биш ерөөсөө багаас нь чиглүүлээ заагаад ийм байх ёстой гэд бүр суулгачаагүй тийм ээ. Хүчингүй орнууд болохоор бүр одоо цэцэрлэгийн наснаас нь сургуулийн бага ангиас нь за тэгээд дунд ахлах ангиас нь хамт олоор нь авч яваад нөгөө том музейнүүд үзүүлдэг тийм. Тэр нь нөгөө архитектурын, хот байгуулалтын, за тэгээд урлагийн, за дээрэс нь одоо бусад ямар одоо хүүхдүүд үзүүлж болох ёстой тийм соёлын болон мэдлэгийн түгээх тийм газрууд байна. Тэгээд ер нь бол хүүхдүүдийг багаас нь таны мэдхүү болон болохгүй сайн муу гэдэг юмыг л сургаалаад юм байна л да. Тэр нь багш танхим заана гэхээсээ илүү одоо бүр зөвхөн музейнүүд дээр очиод таниулж мэдүүлдэг. Тэгэхээр эн чинь бас нэг юм соёлын талаарх ойлголт, урлагийн талаарх ойлголт, нийгмийн талаарх ойлголт гэдэг юм нэг өчөөд ин гэсэн үг шүү дээ, тийм. Зарим тохиолдолд жишээ нь Германд гэдэг юм л дээ. Одоо улсын мөнгийг зараад цэргийн засваралт хийсэн барьсан юм том музей энэ байх юм бол нэг хальтар нэгжлийн хяналтын нөхдөд очиж хүлээд аваад байдаггүй. Шууд 2,000-3,000 хүнийг шууд үзүүлдэг гинэ. Тэгээд тэр хүмүүсээр дүнгийн тавьдаг. Яагаад гэвэл одоо түүхэн барилгын цэргийн засваралт гэдэг чинь өөрөө маш их хөрөнгө оруулалт шаарддаг. Дээрээс нь өндөр одоо боловсон хүчин тэнд ажиллах ёстой байдаг. За тэгээд одоо ерөөсөө чанарын асуудал ч гэдэг юм уу, хугацааны асуудал ч гэдэг юм уу. Тэгээд ингээд болоод усах тэр нь ерөөсөө энэ их мөнгийг, төрийн их мөнгийг ямар одоо чанартай зарсан бэ гэдэг дээр хариулт тавих юм асуудал. Тэгэхээр энэ бол бас л нэг арчилсан нийгмийн чухал тал нь байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд бид нар бас нэг ийм зүйлүүдийг бас суралцмаар юм уу те. Иргэдийг бас аштайхан оролцуулах ямар арга механизм байдیں۔ Тэрийг нь бид нэр нутгшуулмаар юм уу байгаад байна. Тэрүүс та харж байгаа төлөвлөлтүүд юу яхаар жоохон хүчтэй зүйлтэй гэсэн. Тийм. Яг хөө тэр нь бол тийм буруу. Үнэхээр тийм учир дутагдaltaй юмнууд бол үнэхээр тэмцдэг юм байна л да. Бид нэр яг бас тэмцдэг. Гэхдээ яг үзэл байгаа тийм боломж ороод. Гэхдээ бидний мэдлэг ерөөсөө энэ чинь өөрөө эргээгээд нийтийн орон зай аль юм бэ? Ямар байх ёстой юм бэ гэдэг нэгцэн ойлголт бид налга байгаа байна шүү дээ. За, ерөнхий архитектор гэж галбамж шагалтай ажилладаг тийм. Ерөнхий архитектор юу нь яг ямар үүрэгтэй ажиллах ёстой гэж та үздэг вэ? Тэгээд яг ямар галбамж шаалтныг шууд удирдлагатаар буюу одоо хэн томилж ажиллах одоо ажилтан томилох зүйтэй гэж үздэг. Одоо бол бас хоёр талтай гадаг шиг зарим нь болохоор зарим аймагуд болохоор хөгжлийн бодлогын хэлтсийн дор ерөнхий архитектор гэж явуулдаг шүү. За зарим нь болохоор газрын харилцаа барилга геодез зурцсан газрын нэг дарга юм уу эсвэл мэрэгчлэлтэн ерөнхий архитектор ч гэдэг юм тийм статустай юм. Хоёр гурван төрлөөр одоо ерөнхий архитектурыг төвлөрж ажилладаг шүү л дээ. Хотын хувьд бол шууд засаг тавьж томилдог байх тийм. Яг үүр функцүүд яг ямар авсан ямар магадгүй эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах зүг гэж үзэж байгаа тийм ерөнхий архитектор. Ер нь асуудал байна бол тийм юу вэ штэ. Хот гэдэг өөрөө үйл хөдлөхөөр нь ер нь газартай холбоотой байх ёстой юм уу те. Тэгэхээр ер нь тэр талыг л барьсан нь л газар одоо газраа мэддэг ерөнхий архитектор, газраа яаж хуваарлдаг, яаж одоо үр функцийг нь тодорхойлдог ч юм уу тийм. Тэгээ тэр тал руу нэг юм цааталтаа гарах үр дүн нь аль нь илүү вэ гэдгийг илүү байна. Энэ яг бидэд хөгжлийн ерөнхийлөгөө гэж ер нь гаймаг сум болгон хийж яадаг. Тэгээ тэр чинь үндсэнд яг хэрэгжилтийг хангаж ажиллах юм бол магадгүй ерөнхий архитектор байх л та. Одоо байгаа ерөнхий архитекторууд болон хөгжлийн ерөнхийлөгөөний хэрэгжүүлэх тал байгаа. Тэр одоо ерөнхий архитекторуудын үр функц дутуугаас болж юм уу? Эдгээр төр юу гэж бодож байна? Харин
ер нь тэр хотцсон орон зай юмнуудыг байгуулж байгаа тэрийг ерөнхийд нь одоо өдөртөж байгаа хянаж байгаа гэж байгаа мó энэ бол өөрөө эрхэм төлөө одоо бараг одоо засаг дарахта энэ тэнцүү зөвшөлдөж ажилладаг удирдлагын хүн биш л байх ёстой л доо. Тийм ээ. Тэгэхгүй бол яг өнөөдрийн одоо Монголын нөхцөл болох тэр дарга нар өөрөө илүү мэдлэлтэй тэр ерөнхий архитектор гэж хүний хүсээгүй юм хийлгээд байгаа асуудал байна шүү дээ. Тэгэхээр тэр шууд доор нь томилогдож ажиллаж зэрэг нь болмооргүй баймаар байна. Тэгжээж төрүүлж захирамжд гарчаад араас нь тухайн захирамж гасан зориулттай газар дээр нь архитекторууд буюу зургийн одоо төлөвлөлтийг нэгээд тэгээд ерөнхий архитект түүнийг баталж байгаа асуудал нь хойноос нь хөөж яваад гарч тэр бурууч биш байгаа тийм ээ. Тий. Тэгэхээр яг хөө тэрний чинь өмнө болох тэр ерөнхий төлөвлөгөө гэдэг нэг одоо тэр хотыг хөгжүүлэх үндсэн баримтч байгаа дээ шүү дээ. Тэрийг л дагдаг. Тэгээ одоо хараат биш тийм ээ. Хүнд байх хэрэгтэй. Тэр хүн бол одоо ерөөсөө нэг бүхлээр нь харж байдаг. Тэгээд одоо хөрөнгө оруулалтуудыг хааш нь яаж оруулах тэр эдийн засгийн одоо мэдлэг чадвар бас мундагтай ч юм байх юм уу. Дээрээс нь уран сайхны хувьд шийдэл хийж чадхаар тийм ээ. Нэг тис ондоо өнгөрч юм уу эсвэл нэг айхтар сансрын хөлөг шиг удамшныг хэрэг тавиулчихгүй бас нэг арай жоохон бооцоотэй ч юм баймаар юм уу те мэдрэмжтэй ингээл нэлийн тийм ямар ч гэсэн архитектор хүн байх хэрэгтэй байх. Архитектор хот төлөвлөгч тийм ээ. Тэгэхгүйгээр бас өөр мэргэжлийн хүмүүс болох тэр арай л жоохон аймагуд дээр жоохон өөр үйл маягтай явчихад ах шиг байна л да. Нэг энэ дээр нэг ийм жишээ байсан. Яг манайх бол нэг хотуудад за тэгээд аймгийн төвүүд ерөнхий архитектортай гээд Шведэд байлуу улсын ерөнхий архитектор гэж байдаг гинэ. Улсын. Тэгээд тэр хүний одоо ажилтдаг талбар нь бол ерөөсөө барилга байгууламжийн дизайн юм өнөдөр анхаардаг. Жишээ нь одоо том уралдаан зарладаг. За цэцэрлэгийн барилга гэдэг уралдаан зарлаад тэгээд мэдээж одоо гадна дотны маш олон нээлттэй уралдаан олон улсын нээлттэй уралдаан зарлаад тэр нь оролцсон архитекторуудын бүтээлүүдийг аваад за яг нэг зөвхөн нэг байр шалгаруулахгүй энэ 20 дизайныг авчаад тэгээд одоо хаана ямар мужид нь аль хотод нь ямар барилга байгууламж хэрэгтэй байна гэсэн тохиолдолд за энэ дизайнаа сонго. За энэ нь илүү юм уу? Яагаад гэвэл гэдэг ч юм уу. Тэр бол бас нэг гоё юу санагдсан. Санаа тийм ээ. Яагаад гэвэл одоо бол манай хөдөө орон нутагт нэг маягийн цэцэрлэг одоо манай архитектуруудыг нэг л хийсэн багтаа бодвол урталтай энэ гурвалж нэг барилга ингээд л өргөдөөл байна. Яг тэр өөрөө чинь за яг хотод бол тэгээд ямар ч гэсэн нэг баахан барилгуудын хамтанд болох юм байгаа ч тийм хөдөөд ч арай жоохон тийм хөдөөний уур амьсгалтай одоо сумын төмөвч юм бол арай гоё байгаад тийм шүү дээ хөдөөрхүү суурин тийм гэхдээ тэрэнд нэг юм сонин одоо блок орсон төмөр бетон барилга арай л нийцсэн муутай байгаад байна л да. Тэгэхээр дор хаяж хөдөөд бол нэг иймэрхүү гэсэн тийм ээ одоо тэр нэг vernacular архитектур хэв шинжийг оруулсан тийм юм байх архитектур байвал зүгээр ч юм уу те гових бол өөрөө байгаль цагуурын нөлөөлөлөөр өөрчтэй те хангаах бол өөрч гэдэг юм уу дор хаяж нэг юм вариантууд байхгүй бол нэг юм их туужина нэг цэцэрлэг яг тэрэн шиг цэцэрлэг сургуулиуд бол бас нэлээд л байгаад байдаг. Тэгээд тэр чинь одоо яг л тэр ерөнхий архитектор хүн тэр нь юу байх нь илүү вэ гэдгийг чинь ерөөсөө тэр хүний л үг баймаар байна шүү дээ. Гэтэл чинь өөр хүмүүс ороод бас явдаг л байх л да энэ их одоо мундаг энэ төр гэж яаж явдгийг мэдэхгүй. Тэгээ бид нар ч одоо нэг юм дандаа copy paste гэсэн ийм л бүр Улаанбаатар тийм барилгууд их одоо орон нутгад бүгдэлтэй юм шүү дээ. Нөгөө нэг цэцэрлэг энэ байна гэж л харахаар болцсон байгаа даа л да. Аймаг сум орон нутгийг одоо хөгжлийн эрхлэлээр дамжуулан хөгжүүлэхэд ямар одоо санал ямар бодолтой байдаг вэ? Одоо мэдээж стратеги болон янз бүрийн бусад хөгжлийн стратегийн шийдвэрээс гадна бид чинь хөгжлийн эрхлэлөө гэж хэлдэг. Энэ дээр одоо энүүгээр дамжуулан одоо аймаг яаж хөгжүүлэх төлсөн зарчим юм.
Ер нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэдэг нь ерөнхий төлөвлөгөөнөөс өөр тий. Хөгжлийн миний бодлоор одоо миний ойлголт бид нар чинь бас нэг яг нэр томьёоны хувьд бас нэг жоохон өөр байгаа тий. Одоо жишээ нь мастер төлөвлөгөө буюу одоо манайд бол хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж орчуулагдаад байна. Тэгэхээр хөгжлийн ерөнхий төлөвлөгөө бол нэг ахтар ерөнхий төлөвлөгөө хийгээд зорилго байгууламжийн объем, дизайн хараад байхаас илүү ерөөсөө тухайн суурин нутаг дэвсгэр тэрний нутаг одоо суурин болон нутаг дэвсгэр дээр нь тэр суурин газрыг хөгжүүлэх эдийн засгийн ямар потенциал байна гэдгийг эдийн засаг голсон ерөнхий төлөвлөгөө байх юм уу? Ямар одоо байгалийн болон бусд их усүр баялгууд байна. Ямар хэмжээний ажлын хүч байна. Тийм ээ. Одоо ямар одоо тийм баялаг нөөц байна. Тэгээ энэ өөрөө зай хэмжээ хувьд яаж орш байж байна. Энэ хүмүүс нь энэ баялагаасаа яаж яаж хуваарлагдаж ажиллах юм бол ямар үйлдвэрийг илүү барих юм бол энд ирээдүйд хөгжил авчрах нь тэр нэг ямар хүчин чадалтай юу байх нь гэдэг ийм нэлээд суур маягийн судалгаан дээр үндэслэгдсэн тухайн сум суурин газрын эдийн засгийг чадахжуулах ирээдүйд ашгаа өгөх ийм зүйл нь бол тэр хөгжлийн ерөнхий төлөвлөгөө том би бас орон бүс нутагтайгаа яах вэ гэсэн том хэмжээнд нь тэгээ тэрний дараа бол ерөнхий төлөвлөгөө гэдэг асуудал хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөө гэдэг нь явах хэрэгтэй юм болоо. Тэгээ манайд бол энэ шатны ажлууд бол нэлээд юу яачихсан холилдчихсан. Тэгээд яг аль нь алийн гэхтэр гаргадаггүй. Нэг л айхтар одоо эрен дээр зурх төвшөнд бүх наривчлсан одоо барилгачлалтын төсөл шиг юм нөгөө хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэдэг дотор нь яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ эхлээл хийж байхдаа ерөөсөө л нэг энэ бүгдийг холилдуулаад энийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө бид нар бүгдээр ойлгоцсон юм уу бараг захиалагч нь тэгээд ойлгочихсон яваад байна шүү дээ. Тэгэн гут нь өөрөө ашиглагч нь болох дээр яг тэрийг нэхэд өнөө эрэхтэй бол нөгөө гол юмаа хийхгүйгээр зүгээр нөгөө хүмүүсийг хуурах их гоё харагдсан юм баримт бичгээр бол илүү яваад бас юм цаг хугацаа өмнөд алдаж байгаа юм болов уу? Тэгээ гарч байгаа үр дүн зөрөө ямар хувь вэ? Тэгэхээр энэ бол нэлээд тийм эдийн засагчид нэлээд хүчтэй орсон. Ялангуяа одоо зах зээлийн эдийн засгийн одоо продукшн гэх үү те том төвшөнд нь хүмүүс орчихсон. Нийгэм бүс нутагтээ бүх харилцаануудыг нь одоо харилцан хамгаалалтанд дүн шинжилгээ хийгээд үр дүн гаргачихсан. Ийм байх ёстой гэж би бол боддтой. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах багт одоо яг ямар мэргэжлүүд одоо key экспертүүд гэдэг ямар мэргэжлүүд зөвлөх ажиллана гэж үзэж байна. Одоо мэдээж төлөлтийн тэнцэгч байгууллагууд төлөвшөө одоо тэгэхээр чи яг одоо тэр нөгөө алт тух гал байгаль орчноос үүдгээд байхгүй бол байгаль орчны мэргэжлийн зайлшгүй байх гэдэг шүү тийм ээ. За тэгээд тэр одоо ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байвал тэр хүн амжилтанд нийгмийн асуудал яригдана. Нийгмийн төлөө ялангуяа одоо энэ хотын социологч гэдэг урбан социологч хүмүүсийн мэргэжлүүд юм. Жишээ нь ийм хүмүүс айлшгүй тэгээ бүр одоо зарим тохиолдолд антропологч энэ төр хүртэл орж байгаа байхгүй. Тэгээд дээрээс нь одоо нөгөө байгаль амтан судаллагч уран судалдаг ийм мэргэжлийн баг л явах хэрэгтэй байх. Тэгэхээр энэ чинь өөрөө нэг юм цогцоор нь юмд хариулт өгөөд энийг ингэж явахдаа одоо бүх одоо нийгэм хүрээлэн байгаа орчин эдийн засгийн юмнуудыг яаж чигд боломжийн хэмжээнд авах вэ гэдэг ийм маш ерөнхий дүр зургийг нь гаргах те. Тэгээд энэ нь өөрсдөө та нар энэ нормтой хөгжүүлэхдээ ийм зүйлүүдийг ингэж одоо хөрөнгө оруулалтыг ийм төвшөнд хийч гэдэг юм уу энийг заахаар ийм л байх болов. Жишээ нь одоо энэ аялал жуулчлалын ч байж болох тийм ээ. Аялал жуулчлалыг одоо хөгжүүлэх гэж яриад байдаг. Яг энэ нь өөрөө тухайн улс орнд нөгөө аялал жуулчлалын бүтээгдэхүүн юу юм? Энэ нь өөрөө одоо гаргаж байгаа үр дүн нь
ямар хугацаанд юу байх нь гэдгийг ч хүртэл судлах хэрэгтэй өстэй. Тэгжээж ажиллаж уучлах гэдэг юм яригдах хэрэгтэй юм уу те. За сүүлийн үед оюутлага одоо ойролцоо томоохон уурхай түшгэлсэн хот бид үүсгэх хэрэгтэй зарим нь бол уурхай түшгэлсэн хот байх шаардлага магадгүй зарим олон улсын практикаар уурхай түшгэлээ баг димич энэ гэж үздэг гэдэг нэг хэсгүүд төрөлтэй. Таны бодлоор яг юу гэж бодож чинь томоохон уурхай түшгэлсэн хот байх нь зүйтэй бодож оюутлагын жишээндээ ширхэж чинь оюутлагын тавлах жишээндээ тэр удаан ашиглагдах вэ гэдэг нь бол тэр хэмжээгээр ажиллаж амьдарч байгаа хүмүүс эрхэн шүрчигдэн өстэй байгуулахгүй бол тий. Ягаад гэвэл тэр уурхайд ч хүн ажиллана шүү дээ. Тэр хүн тэгэл одоо хідэн үеэрээ тийм төр суудсан амьдрал явахгүй үстэй. Тэ? Тэгэхээр чи бид нэр ерөөсөө л эхлээд тэр нөгөө Монгол хүний амьдрах газар аюулгүй гэл нэг үндсэн уулынхаа том заалтуудыг харах тэр чинь тэр хүмүүсийн амьдрах орчныг нь зайлшгүй бүрдүүлэх ёстой үстэй. Тэгэхээр тэр нөхцөлийг бид нар бодолцож үзэхгүйгээр наадталд нь болохгүй гэдэг. Үнэхээр одоо 5 жил ашиглахаар байх юм бол нэг жижиг камп байж болох юм те 10 жил ч юм уу. Гэтэл тэр чинь өөрөө ингээд 100 жилээр ашиглахдахаар ийм газруудад яагаад болохгүй гэж ярьж байгаа юм бэ гэдэг нь бол сонирмэн л да. Тэр бол зайлшгүй байх. Зайлшгүй хийгдэх ёстой. Ялангуяа энэ чинь өөрсдөө үнэхээр одоо байгаль цагуурын гол бол өөрөө хүнд нөхцөлтэй, өөрөө уурхай ажлын хүнд нөхцөлтэй. Тэр хүмүүсийг үнэхээр тэнд мундаг амруулах тийм ээ. Амралтын газар, сувлын газар бүр ингээл цогцоор нь хийж бүтээж өгөх ёстой шүү дээ. Тэгээд тэрнээс тэр чинь өөрөө хэнийг дижиж нэгтэр Монгол улсыг дижих гэдэг шүү дээ. Монгол улсыг дижиж байгаа энэ уурхайчдын өөрсдийнх нь амьдралыг нь унлаг болгох ёстой шүү дээ. Тэгээ тэр хүмүүсийн бүтээж байгаа бий болгож байгаа баялагч нь Монгол улсын одоо өөрсдийнх нь мөнгө төгрөг болж хойрлогдож байна шүү тийм ээ. Тэгэхээр үнэхээр одоо тийм хүний амьдрах одоо бүх шаардлагыг хангалтсан ийм орчин бол зайлшгүй байх. Дээрэс нь зөвхөн тэр нэг уурхаагаас цалин аваад бусдууд нь бусд хүмүүс нь зүгээр байж яахгүй байх. Тэр хүмүүс яаж амьдрах ёстой. Тэгэхээр ерөөсөө тэнд нөгөө бүхэл бүтэн хот гэдгээрээ одоо эдийн засгийн эргэлт гэдгээрээ худалдаа үйлчлэгээ одоо бүхэл юмнууд байх ёстой л доо. Тэгээд дагуулт байх нь багнуур шиг гэдэг юм уу? Одоо бүр том жишээ Эрдэнэт гэдэг юм тий. Эрдэнэт багнуур шиг юм. За яг хугацааны хувьд байхгүйгээр тодорхойлох гэж харж байгаа шүү дээ. Одоо хэдэн жилийн нөөцтэй бол байгуулах шаардлагагүй хитээс тийш бол байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Тооны үр багцаарч байна. За би ч одоо энийг судалгаа хийгээгүй хүн ч одоо тэгэл айхтар тас тус гэсэн тоо гаргаж тавих бол хэцүү л байх л да. Тэгээд ямарваа нэг юм нөгөө техник эдийн засгийн үндэслэл гэж байх хэвээр тий. За тэгээд дээрэс нь үр ашиг хэр зэрэг ихтэй тэрийг нь тооцох хэрэгтэй байх. Тэгээд олон хүчин зүйлүүдийг харгалзаж үзэж гарах байх л да. Жишээ нь нөгөө тухайн ямар уурхай тий. Тэр уурхаан гаргаж байгаа бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр ямар хандлагатай байгаа гэдэг чинь чухал биз дээ. Одоо нэг ахтар мундаг нөгөө газрын ховор металл гэдэг юм доо. Тэр бол дэлхийн зах зээл дээр чинь өснөл гэдэг байдаг үстэй. Ерөөсөө бүх цахилгаан бараанд ашиглах гээд байна. Тийм учраас зах зээлийнх нь үнэ нь бол нэмэгдэх нь ойлгомжтой. Жишээ нь тийм юмнууд өвчин зүйлүүдийг л харгалзаж үзэх хэрэгтэй байх л да. Одоо сүүлийн үед хилийн бомбууд дээр ялангуяа замын үед сэлэн хилийн бомбууд дээр чөлөөт бүс байгуулах ажлууд нэлийн хэрэгжиж байна. Энэ тал дээр бас таны бодол байсаар за энэ бол бас нэг статус юм өөр явж байгаа юм шиг байлээ. Үнэхээр тэр сайн хариулж чадахгүй. Хилийн бомб гэж байгаа ч одоо арай жоохон өөр юм юутай болчихж байгаа юм шүү. Тэр чөлөөт худалдааны бүр юу ч дамжин өнгөрөх юу ч болоод байгаа юм дээ. Би бол яг тийм юу нарийн судалж үзэж уншиж байгаа учраас сайн юм мэдээлэл алга байна. Шуурын газруудын хөгжлийн ерөнхийлөгөө одоо ер нь
сүүлийн үед хэрхэн боловсруулах чинь яаж боловсруулах зүгээр юм шиг. Ер нь бол одоо бол хэрэгжихгүйгээр ингээд шүүгэнд нэвтдэг, тоосон дарагддаг асуудлууд бол маш хүнд яригдаад байгаа шүү дээ. Энэ тал дээр яг шүүгэнд хэвтэхгүй байх талаас нь яаж ажиллах нь одоо ёстой гэсэн тийм цөөхөр хариулт бол түрүүлэх төр залгаалаа болж шүү дээ. Ямар ч гэсэн сум суран газрууд ер нь өөртөө цаашдаа яаж өгчих ёстой вэ гэсэн төлөвлөлтийн баримт бичигтэй байх нь бол ойлгомжтой байна. Гэхдээ тэр нэг айхтар тийм наривчлалтай гэдэг юм одоо яг зураглалын хувьд наривчлалтай байна гэхээс илүү ерөнхий хандлагыг нь тогтоосон дээрээс нь одоо тэр байгаль орон нутаг нөхцөл байдал ямараас хамаарат орон зай эрхэн зохион байгуулах гэдэг асуудал дээрээс нь эдийн засгийн хөгжих ямар үйлдвэрлэл үйлчилгээ юмуд байх уу гэдэг тэр талыг нь одоо иргэдтэй ярьж ээж нарийн тодорхойлж ээж хүснийхэн дагуу ч гэдэг юм уу тэр хүмүүсийн одоо ирээдүйд бий болох ерөнхий нөхцөлийг харсныхан дагуу ч юм уу тусгуул ягаад вэ гэхээр ямар нэгэн төлөвч юмнуудыг хийхэд одоо тухайн орн нутагт нэг айхтар сайн үнэхээр сайн ажиллахгүйгээр ерөнхий төсөөллөөр хийдэг асуудал байгаа байна л да. Тэгэхээр төлөвлөхгүй хүнслэл болдог. Тийм төлөвлөгч нь болох тэр өөрийнхөө одоо фантазаар тэг нэг иймэрхүү байвал тэгээд тэр нь болох тэр яг тэр бүх өгөгдлүүдээсээ өөр болоо явчих тэр хэрэгжих хүнслэл өмтө болох байх. Яг нөгөө талаасаа бол нөгөө хоо төр барьж байгаа гэдэг юм уу засаг барьж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь үнэхээр тийм туурна хөгжүүлээ гэсэн чинь хүсэл тий эргээгээд бас яг энэ бүтээн байгуулалттай холбоотой мэдлэг өнөөч бас нэлээд нөлөөлөл үзүүлэх байх